За энэ бэлгэвч байд юм биш үү? Тэгээд бас дотор байрны комендант гэдэг юм да одоо монголоор. Их чинь. За сайн байцгаана уу? Ингээд манай дараагийн Pinecast-ийн маань туур явж байна. Тэгээд энэ удаагийнхаа зочноор Игчингийн тийм кампуст энэ сонирхоор ирсэн байна. Тэгээд Игчин чинь өөрөө тавьчлаа хэлүүлээч. Намайг Игчин гэдэг. Би Pinecone 3 жил сурсан. Тэгээд одоо high school-а төгсөөд University of Washington Bottled college явж байгаа. Тэгээд энэ жил одоо дурам хийж байгаа болохоор туур хий гэж бодоод явж байгаа. Тийм. Тэгээд нөгөө манай комментэн дээр ер нь сурж байхдаа яаж суралцах хэрэгтэй юм бэ? Сурж байгаа хүүхдүүд зориулж контентыг хичээе гэдээс учраас бид нар одоо компьютер сайенсаар сурж байгаа хүүхдүүд ер нь яаж амьдрт юм бэ? Яад юм бэ гэдэг туршлага судлахаар жижиг нэрсэн байж байна. За одоо ингээд доормынх нь яг нэг давхраас эхэлж байна. Энэ бол common area юм шиг байна тий. Common area-д ч одоо хүүхдүүд өөрсдөө хоолоо хийж идэж болох юм шиг байна тий. Тийм, тэнцээ common area-д энэ kitchen байгаа. Тэгээ kitchen-д нь хинч болгоно, хоол ээж болно. Энэ нөгөө давхар болгонда kitchen-гөө зөвхөн нэг давхартаа kitchen дээдээ. Тэгээд одоо энэ юу юм бэ? Чи энийг ашиглаж ирсэн үү? Нааш нь үгүй. За энэ бэлгэвч байд юм биш үү? Тэгээд бас ариун цэврийн хэрэглэл байд юм байна. Ер нь бол эрүүл мэндийн анхаарал манайх төр энэ айгүй чухал энэ залуучуудад ялангуяа эд үржлийн үе одоо болж байна тий. Тэгээд эмэгтэйчүүдийн хэрэглэлийн ингээд сургуулаас нь хангаж өгд юм биш үү? Дотор байранд нь. Одоо нууц биш тий, ичиж мичээд авах юм байхгүй. Ямар ч гэсэн зөв эрүүл амьдрах хэрэгтэй залуучууд. Тэгээд галтгоондоо ингээд хоолоо хийгээд идчихэж болно. Барилгын чанар тэгээ бас өмнө хэлжсэн нэлээд сайн баригдсан мэддэгтэй энэ цутгалт эднэртэй. Тэгээ гадаад фасадыг харуул он цаг өнгөрсөн ч гэсэн нөгөө чанараа алдахгүй. Тэгээ Монголд нөгөө будаж мудаа шохоогоор хийчихээр нөгөө цаг явангууд амар хурдан яарч идчихгүй. Энэ төмрөө оруулах жоох үнэтэй. Тэгээ энэ дээдлийн пайпуудыг аягүй сайн хийсэн мөн. Тэгээ энийг хэмждэг юм байлээ сорол цайтай. Тэгээ галын тохиол, цэвэр бохир ус. Тэгээ цахилгаан, тэгээ галын хамгаалт гэдэг олон юмнууд байна. Энэ нь болохоор дуу шингэлт таацсан нөгөө нэг хит задгаа авахаар дуу шингэлт авахгүй цөөрөтөд идэг. Тэгээ хүмүүс айгүй их ядардаг. Удаан хугацаагаар суухаар. Тэгээ ийм хийчихээр дуу шингэлт сайжруулад энэ одоо common area-г нэлээд бодож тогтчулсан байгаад байна. За одоо ингээд лифтээр өрөөр нь орё тий. 6 давхар байшинд ингээд лифт исэн байна. Айгүй том зайтай лифт идэг. Монголд очихоор бас лифтийн жижигхэн байгаад идэм аа. Тэгээ тэр мотор нь үнэтэй болчиход идэм шиг л ийм том лифтнийх. Дээрээс нь талбай метр квадратаас нь идээд идэг болохоор манайхан жижигхэн лифтийг идэх шиг үлээ шүү. Тэрэн дээрээс жоох анхаармаар энэ хүүхдийн тэрэг мэрэгтэй орч чаддаггүй тий. За одоо ингээд давхар болгоны юм нэг common area бас үүдийн зурагтай тий. Энд чи кауштай тэгээд давхар болгон бас story roomтэй. Study room гэдэг нь болохоор хичээл давтдаг үү тий. Тэгээд хинч ороод тэгээд чимээгүй баймар байвал ороод суугаад хичээлээ хийж болно. Тэгээ энэ найзуудаараа ингээ хичээлээ давтах хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө нэг ганцаараа бол өрөөндөрөө давтчих шүү дээ. Тий. Энэ нөгөө юу манай давхард ийм том story roomтэй байдیں۔ Доод давхар 4-р дээр 2 жижигхэн story roomтэй. Тэгэхээр хүмүүс нэг нэгээр сурж болно. Эсвэл энэ ч олоолаа сурж болно. За цонх моохны хийц ингээ харуул бас энэ шалнаас таац хүртэл ийм том цонх хийдэг тий. Манад нэг ийм цээжээр татсан л юм хийдэг. Энэ айгуу жижигхэн өрөөг сэлүүхэн харагдуулах зорилготой байгаа юм л тийм том цонх ичгээр бас энэ зарлал юм уу? Энэ юу юм? Тийм энэ ч зүгээр болж байгаа бүх юмнуудыг ингээд чи эндээс яг юм хардггүй. Тийм чинээс би нөгөө юу спортинг юмнууд хардаг. OPT hiring гэж чи ингээд ажилд шууд apply-дад орж болох нь шүү дээ. GPA 2.5-аас дээш тэгээ full timer ажиллана, undergraduate байх хэрэгтэй. Энэ чи RA гэмээр нөгөө энэ талын маань хариуцдаг захирлынх нь өөрөө дотор байрны комендант гэдэг юм да одоо монголоор тий. Өөрөө хариуцдаг ийм захирал чимээг байхгүй бол загнуул шүү. Өрөөндөө хоол хийлээгээ би ч одоо зөндөө загнуулчихсан. Манай комендант бүр маах чинь танах шиг тийм алтгоо моо байхгүй. Өрөөндөө гомн чанаа. Гомн чанаа хэдүүлстэй энэ коридороор нэг үнэртэй штэ. Амар. За тэгээд хоолоо явдаа одоо ингээд
өөрсдийнхөө дуртай рap Тогтчулсан юм, дээр тий альбомаараа тогтчвол тий. Чи ямар дурч Би сонсдог? энэ ч тавиагүй гэхдээ би нөгөө Travis Scott hip hop сонсдог. Их Pop дургуун мó тий. pop бас тэгээд заримдаа сонсдог. Гэхдээ hip hop ихтэй сонсдог. Яагаад үгэн таалагддаг юм уу? Химнэлэн таалагддаг юм. Химлэн тий тэгээд нөгөө beat эднэр нь. Тий за одоо миний өрөө их чинь. За өрөөг нь үзье тий. За хэдэн метр квадрат юм бэ? Энэ бас нэлээд зайтай юм байна. Тэрийг ста мэдхгүй дээ. Тийм. Тий. Чи сакс тоглолт юм уу? Тий. Сакс бол өмөг Гутлаа тайлах уу? Яах вэ? зүгээр. Окей. Тий. Тэгэл хоёулаа тоглоо наачт юм уу? Бой энэ Xbox болох байхгүй. Тийм. Хоёулаа сууж байгаа ландуулцтай алах. Харин тий. Орны юм өндөр юм байна. За. Яга өндөрөө гэхээр доогоороо нөгөө элдв юмнуудаа хийчт юм шүү дээ, тий. Өөрийнхөө custom дээрээс нь ахаад юм шиг шүүгүүтэй юм байна. Нааш манай roommate-ийн шүүгээ. Түгжээтэй юм уу? За тэгвэл roommate нь гомдох бах тий. Харин зүгээр та. За бариул хийхгүй ингэж хийсэн байна. Ямар ч байсан юм юм. Энэ бол яг дэжгүй хийсэн байна. Зороод ичгээр. Оо чиш үнэртээ ус мус төрхөд амар юм шүү. Амар үнэртээ ус төрч та. Өрөө өчтөр гарсан уу юу? Үнэртээ ус мус. За ийм дэжгүй байна. Сайн хийцтэй харагдчихъя. Нуус муусыг харуул. Чи яга юм олон савтай. Эсвэл зүгээр энэ тэнд ивентэд оролцоод юм өгсөн юм. Нөө эднэр зүгээр би гэрээс авчаал буцаад юу авчихдаггүй. Тэгэл ингээл цуглалцсан. Тийм тэгээд Өчи микрофоноор яа тоглож байхдаа ингэ ярьчт юм. тий. Найзтайгаа тэгэл ярьсан тий. За энд prom дээр high school-д төгсөж байхдаа найзуудтай зураг авсан тий. Prom-д хамт явсан охин чи юм уу? Яа. Чи тэгтээ тэр ундаа яа тий. Энэ ойрхон алхаад аваад ирт юм уу? Наас чин Хүнс хүмүүсээ яа тий. хүн сүнсээ юу? Заримдаа би улирлынхаа эхлээр ундаанаа дасан байхгүй юу? Тэгээ бас энэ доор бас хүмүүс ирээд энд хайрцаг өгөөд тэгээд хайрцаг дотор ундаа мандаа тэр Dorito-гийн хайрцаг энэ Doritos дэлгүүр явах гэж баг цаг явдаг шүү дээ. Машингүй болохоор ч амар хэцүү те Америкт ч. тэгээд энэ Rockstar Energy Drink гэдэг бүгдээрийн үнэгүй хайрцаг төгсчтэй. Яалаа гэж өгч байгаа юм уу? Мэдгүй. Зүгээр л реклам те advertisement. Гэтэ ийм юм биш. ПВ юм уудаг юм шүү дээ. Чамайг 22 хүртэл чи ирээ уулгачих юм бол чи насан туршдаа тэрийг уудаг гэсэн. Дасчдаг болохоор. Харин тийм болохоор та нарыг дасгаж байгаа юм шүү. Маркетинг хийж. тий. Тэрийг бас бодмоор юм шүү аа. Тэгээд Өрөөндөө хөрөгчтэй. roommate-гээ бит хоёроос хөрөгч пэйж эднэрээ хуваалцдаг. Архиудгүй те. Үгүй. За ингээ архиудгүй юм биш шүү залуучуудаа ингээ. Монгол ингээ залуу хүмүүс аягүй архиун шоудн те. Маахан чинь тэгээ хуурамчаар ID үлддэг энэ төр асуудалтай. За 0-ийн өрөөг нь үгүй те. 0-ын шүшүүн ямар юм бэ? За юм байна юм байна. 0-ын юм байна. Тэгээ share хийхэд гайгүй те. Тий. Ихийнх нь бүгдээрээ өөрсдөө авчирсан. Өрөөг нь авахтаа зүгээр тэр хоёр шүүгээ ширээ сандал тэгэл болчтой. Энэ тэгвэл хоёр хүн бол хангалттай амьдрахаар л юм шүү дээ. Бараг хосоор амьдрсан ч болохоор л юм шүү дээ. Тий заримдаа 3 хүмүүстэй өрөө байдیں۔ Тэгэхээр нэг жоохон нэг 4 мөнгө их төлдөг юм уу? 3 нэг бас адилхан төлнө. Тий. Ямар үнэтэй дээ? Одоо өрөө нь 3300 3400. Тэгтээ чи сараар ярихгүй л юм уу? Тий quarter 3400. Тэгэхээр quarter чинь одоо $1000 гэсэн үг шүү дээ сараа. Тий 3 сар юм чинь. Тий сарын $1000. Тэгээд хоол нь 2000 гэхээр сарын бас 700. Тэгээ 1700 сарын 1700 төлдөг. Хоол байр орцсон амьдрах юм шүү дээ. Окей. Энэ тэгээд саяхан ашиглалтанд орсон байр гэж шүү дээ. Тий. Дуу шингэлт сайтай байгаа дээ. Тий. Өрөө мөрөнд ойрлуул нэг сонсогдохгүй юм шүү дээ. Тий яг хажуудаа байхгүй бол ерөөсөө сонсогдохгүй. Харин тийм дуу тусгаалт аягүй сайтай дулаалах сайтай хийсэн мэддэг чинь. Тэгээ үнэр нь дорооч нь бас чанартай дорооч хийсэн байна. Нөгөө олон алхаж малах болохоор дороо мяарчдаг. Тэгээ сайн чанарын дорооч ихгүй бол угаа цэвэрлэхэд бас амар байгаад тий. Энэ ханны энэ гүйцэтгэлнээс аягүй чухал байгаад байхгүй. Юм хумаар зурчдаг нөгөө тэрэг мэрэг төрж байгаа. Тэгээ кодоор бас чипээр онгоод юм тий. Чипээр бүх юм чипээр. Тий. Чипээр онгоод гэдэг хүрт. Манай хуучин дотор энэ юу вэ? Наас ч нөө?
Хөдөлгөөн мэдрэгч юм шүү дээ. А гэрлэн шууд автоматар унтардаг юм хөдөлгөөн мэдрэг. Энэ electrical room юу? Нас чинь Онгод ордгоо. болдгоо юм шүү дээ. Тий. За хогны өрөв шүү. Хагийн өрөө ш. Дашаа бай. Тий. Winter break checklist гэнэ. Өвлийн амралтаараа одоо хүүхдүүд явах гээд байна тий ийшээ тийшээ. За энэ төлбөр рүү ингээд яаж төлдөө ийшээ? Энд чи төлбөр pay with phone гэдэг. Утсаараа төлчих юм шүү дээ. QR-аар Утсаараа app-ийн татаад энэ угаалгын машиныг сонгоод одоо энэ 3 гэж юм тий. Тэгээ тэрийг сонгоод ажиллаж шүү дээ. Тэгээ яаж угаахаа Өөрөөсөө тий. Воко бол чи өөрөө Воко өөрөө авчин. ааха. За энд нь болохоор хатаагч нь байгаа дээ тий. Тий. Хатаагч нь бас QR-аа уншуулж байгаа л хатаач юм шүү дээ. Тий. Монголд ихтэй хатаагч гэдэг юм байдгүй те. Ингээл юмн дээр тавиад амар хэцүү. Тэр дээдлийн зис ингээд турбаа явуулсан байна. Энэ ингээд цэвэр усаа ингээд зис турбаагаар явуулчихаар айгүй эрүүл мэндэд сайн. Монгол нөгөө төмрөөр хийчдэг. Зис турбаа гэхээр үнэтэй болоод идэв юм шиг. Тэгээ энэ айгүй эрүүл мэндэд сайн. Дээр үчи зис аяганд нөгөө цэвэр ус уулаад байдаг байсан. Одоо бол энэ Америк тэг шаардлагагүй. Угаасаа цаанаасаа ирж байгаа турбаа нь өөрөө зис болохоор ингээд айгүй эрүүл мэндэд сайн байгаад байна. Энэ одоо юу юм бэ? Энэ water fountain. Устэй цэвэр ус шууд ингээд ханнаас авчшуулдаг. Тэгээ энэ чинь бол шүүсэн ус. Баг багчийг карантнаас шууд амаараа ингээд уучдаг гэсэн. Энэ бол ингээд яг зориултын уудаг юм ус байна. Эсвэл ингээд ботлонд ингээд авчшуулна тий. Өөр аягтайгаа ирээ шууд цэвэршүүлсэн ус авчна. Хэдэн ботл аяг хэмсэн бэ гэдэг нь л гараад байна л тий. За. За одоо ингээд дотор хоёрынх нь гадна гараад ирсэн байна тий. За ингээд зүлэгжүүлэлтийг харж байна. Энд нь тоошороо босохгүй гэдэг юм зориултын юм асгачдаг Америктийн модны үхсэн модны үрцээр л хийчдэг юм шиг үлээ. Тэгэхээр тоошороо босохгүй дээрэс нь ургамалтай нөгөө тижэл болчихно. Тэгээ энийг ингээд тогтчуултан нэр нэлээ мөнгө гаргаад байна тий. Тэгээ за энэ сайн байна. Энд нөгөө нэг уг нь яг ингээд налуу байгаад байна. Ийм өндөрлөг ийм ихцтэй газар байгаад байдаг. Тэгээд нөгөө шат хийгээгүй. Тэгээ зөвхөн тэргээ түрээд ингээд явах боломжтой. Одоо яг тэгээ тусгай хэрэгцээт хүмүүс гэж хэлэх ёстой гэсэн шүү. Монголоор тусгай хэрэгцээт хүмүүст ингээд зориулсан. Кампусаа хүртэл тэгж зохицуулсан байна. За тэгээд энэ зүлэг бол яг зориултын зүлэг байна. Энийг бол нэлээд бас үнэтэй авдсан байлээ. Энтэй ургуулдаг юм байлээ. Энэ цаанаас зөөж авчираад ингээд тавьчихдаг. Тэгээд арчилт юм байлээ энэ зүлэг. Бас айгүй үнэтэй энэ зүлэг арчлахад. Айгүй гоё харагдуулж байна. Орчныг тэг айгүй гоё болгоч шүү дээ. Ийм зүлэг тавьснараа. Энэ бол ингээ ус зайлуулагчийг ингээ хийцэн байна. Энд ингээд Монголд ийм ус зайлуулагч хийгээгүй учраас овгор газар нь ингээд шалбааг малбааг точоод тэгээ балет хийж байгаа юм шиг амьдраад байгаа шүү дээ. Энэ минийгээ хийгээгүй кампус дээр. Энэ айгүй зардалтай байгаад байдаг болохоор Монголд хийдэг юм шиг үлээ. Нара ус зайлуулагч ингээ налуу дээр ингээ заавал тавьдаг. Яг ус тогтдог хэсэг дээр ингээ хийж байгаа хэрэг. Айгүй чухал. Энэ ус зайлуулагч хийснээрээ энэ зам болон кампусын энэ юм нь насжилт өндөртэй болдог. Тэгээ энэ нь байхгүй болохоор ингээ мяарчдаг. За тэгээд Америкт энэ гадаа ямар нэгэн тог хэрэг болвол шууд энэ шонгийн модноос авчиж болно тий. Нэг онгойлгож жагаад ийшээ юмаа залгachж болдог. Тэгээд энд нөгөө нэг гадаа тогтчлолттой хэрэгтэй тогоо эндээс авчна. Тэгэхгүй бол гэр дотроос утас шүрмсэл даал заваарад идэг. Тэгээ энийг айгүй ингэ цэвэрхэн шийдчихсэн байгаа байхгүй. Тэгээ энэ гүйцэтгэл айгүй чухал. Энд доош ус оруулахгүй тулд ийм хийж байгаа. Айгүй чухал энэ доотлын юм байна. LED гэрэл. Тэгэхгүй бол маах чи өндөр ватттай лампаар гадаа зохиод идэг байхгүй. Тэр тог амир иддэг. Энэ LED ч юм бол айгүй хэмнэлттэй байгаа шүү. За ингээд дотор байранд Amazon-оос ч юм уу энэ тэндээс онлайнаар худалдаа авалт хийгээд эренгүүт энэ дотор хийчдэг те. Хүргэж өгсөн ингээд. Тэгэл энэ дээр кодоо хийгээл юм авчих нь шүү. Эсвэл Amazon-ы юм энд уншуулах юм тий. Баркодоо уншуулаад киоскнаас авчих юм байна. Би чи анхын мэйл ирдэг гэж ерөөсөө мэддэггүй шүү. Анх Монголоос дөнгөж ирээл дотор байранд нэг юм мэйл аваад айгу гоё санагдчихсан. Amazon-оос үнэгүй юм хүргэж өгч ийн энэ. Хямдхан ч юм авсан л та. Тэгтэл айгу сонирхолтой санагдчихсан. Дөнгөж Америкт ирээд
онлайнаар юм аваад тэгээ гэртэн зүгээр хүрээд ирчихээр хизээш тэгж үзээгүй юм сонир санагдав юм л. Чамч бол ингээл үзэл бол байдаг. Тэгээд. Угаасаа л авч л байдаг. За, кафетериан ер нь хоол нь яа тий. Хоол нь нөө ер нь team сайн биш нөгөө цагаан Америкийн хоол идэв штэ тий. Vegetarian. Тий. Vegetarian биш нөгөө шүл мөл байхгүй. Дандаа dry burger, pizza team хоолтой. Энд чи бас нөгөө сурагчтай зориулаад аюу юу гэдэг market. Гэтэ энэ яа худалдагчтай юм уу? Худалдагчтай юм шүү дээ. Тэгээ нөгөө cashier нь зүгээр энд гэхдээ кампусаасаа хүүхдүүд ажиллаждаг уу? Тий, энэ чи кампусын нөгөө сурагчдууд нь ажилладаг байдیں۔ Чи ажиллаж үзсэн үү юм? Үгүй. Тий, тэгээд энэ чи 3 том байшинтай бар. Энэ миний амьдардаг Summit Hall, тэгээд Art Forest Hall гээд нөгөө sophomore, junior, senior тэгээд одоо энэ нь харин нөгөө graduate тий Horizon Hall. Энэ дөнгөж шинээр орсон оюутнууд энэ байранд байгаа. Тэгээ жоохон агсан 2 3 дугаар курсийнхээ ийшээ. Тэгээд мастер хийж байгаа томчууд бол ийшээ ордог гэж шүү. За, окей. Энд юм жижигхэн принтертэй юм. I got 2 guest passes. Yes. Yeah. Юу байна? Burger. What's your name? Ингчэн цогцоо. I'm sorry? ENKHGIN. За энэ айгуу чухал юм биш үү? Энэ ярмаар юм биш. Монголд ингэж хиймээр байна. To me times 2. Энэ Мастенберг том мотор хийсэн юм арам бангдаад тэгээд энэгээр өндөр байшин барих бүрэн боломжтой юм байна. Таасан тэр чигтээ мотор барьсан юм, мотор хийсэн байшин байна. Үндсэн фрейм буюу хан суур ханнуудаа бол мотор хийсэн биш тий. Ундаанууд бол дураараа аваад уучих юм тий. Энэ дотор орвол зүгээр хүснээрээ бүх юм нээдэж болно. Тий, тэгээд одоо тэнцээ ногоо байгаа, жимс байгаа. Тэгээд одоо энэ нөгөө бранч болж байгаа. Тэгээд одоо энэ all you can eat buffet. Чи тэгтээ юуг нь эзтэй? Чи юуг нь эзтэй? Би энийг нээдээ. Тэгээ энэ хоол руу гэрэл тусахаар хүний хоолны дуршил сайжрдаг байхгүй. Тэгээ дандаа энэ гэрлэлүүд нь хоолныхоо ширээ рүү туссан маягтай байгаа. Тэгээ тэгж заавал зохион байгуулж тавьсан байна. Энэ айгуур чухал эрүүл мэндэд ялангуяа. Тэгээ энэ хан дууш ингэвчтэй хэсэг энэ дууш ингэдэг материал бас айгуур нэлээд үнэтэй. Эсгийгээр хийдэг. Манайч Монголд хийхдээ энийг хийдэг газар хоороод. Тэгээд дээрэс нь үнэтэй импортлт юм шиг. Импорт. Маах хонтой мөртлөө эсгийн материал хийж чадахгүй л байгаа соёо. Тусгай юм бас байд юм уу яа. Энэ айгуу дууш ингэдэг. Тэгээд энэ том заалт нөгөө хүүхдүүд орилолдож жинхэнэ эд үедэр бол дуу муу бол амар ус. Тэгээд энэ мод ч бас дууш ингэ саяны юм ч дууш ингэхээр ингээд гайгүй юм шиг санагдуулж байна. Тэгээд энэ чи breakfast, lunch, dinner гэдэг үү? Бүгд нь хийж болно тий. Жаргаж амьдэрт юм ээ дөө та нар. Маа гитэмсийн гуанз бол юу вэ? Гулаашгэ баахан тэмээний мах захнаац. Гитэмсийнх мэдж байгаа да. Тэгтэл бодит байлгүй үнэл айгүй үнэтэй хоол заадаг. Гитэмс чинь сансрын колонкын тэнд байдаг. Тэр ойр хавь гуанз ресторан баг. Ганц боломжтой сургуулийн доотлын гуанз. Ийм гоё шээ. Бас энд суу гэвэл те. Тий. Доктор байна байдгүй хүүхдүүдэд зориулсан шууд худалдаж авах зориулттай кафетерийг ясгэн. Тий. Зүгээр карта уншуулаад мөнгөөр авчдаг. Энэ үнэтэй санал шүү энэ арай. Энд ч тэгээд модон юм байна. Тэгээ нэлээд хүнд хийсэн, цул модоор хийсэн юм мэдрэгч чинь. Тэгээ энэ дээдлийн энэ зөөлөвчтэй. Гэхдээ энэ сахин бүрмэл юм байна. Тэгээ энэ сахим нь жинхэнэ сахим юм шиг байна. Яагаад бол Монголд сахиу оруулгын өнгөдөө нөгөө хиймэл сахигээд хиймэл сахиных нь гадарга нь хуулраад ингээ мяа болоод үрчигээд эсвэл урагдчихдаг байхгүй. Тэрэн дээр ерөөс анхаардгүй одоо тавилга хийдэг улсууд тий. За энэ бас даун материал байна. Тэгээ зөөлөвч нь дотроо амир ийм чанга порлоо хийж байгаа. Яг ирэмгээр нь ийм зөөлхөн
борлоо хийхээр цуугууд ийм тухтай болт юм лээ. Тэгэхгүй бол ингээд тэр чигт нь амар хатуу борлоо ингүүтээ далжитлэр нь чихээ зүгээр ойцсон байгаад байдаг. За тэгэхээр энэ хэлбэр нь айгүй зөв гарч ирж байгаа. Дотроо олон давхрахтай борлоо хийж ажиллагаа их орж байгаа. Тэгээ ойдл литрээ материалын ойдл нь цаанаасаа хийж байгаа байхгүй. 3 4 дахин ойсон сайн чанарын ойдлтой ингэ. Энэ нэлээд үнэтэй хаа бачканы сандал. Яг энэ хийхэд лейбер үнэ гар ажиллагаа их орохоор юм. Тэгээд энэ клиент плей гэдэг нөгөө аллержи гэдэг хүмүүстэй те ашиглалтай хүмүүстэй самрын ашил юм уу өндөрний ашил юм уу тэднэрт нөгөө зориулсан юм бас газар үүдээ. Тэгээ айгу тухтай мэдрэмж өгчтэй. Суухад. Тэгээ энэ диваных нь өндөр нь бас айгу эргономик гэн айгу сайн байгаад байна. Эргономик гэж чи мэдхүү эргономик. Хүний бие харьцаанд зориулж ин өндрийг хийдэг. Монголд ингээд зарим диван дээр суухаар ингээд бүр ингэж үсэрч хоошоо болж иж ингээд тэгээ хөл нь ингээд хүрэхгүй нараад байд. Эсвэл хөлөө хүрэх гэхээр ингээд доошоо олчод байдаг. Хоошоо суухаар ингээд диван руугаа живчээд байдаг. Тэрэн дээр ерөөсөө тавилга хийж байгаа хүмүүс эргономик хэмжээнд дээр анхаардаггүй. Энэ дээр бол яг ингээд стандартын дагуу хийсэн байна. Хөлийн харьцаа тий. Яг нэг өвдөг өөс доош угаадахгүй. Өвдөгний энэ харьцаа диван байгаад байдаг. Тэр бол хизээч хүн суухад амар тохгүй юм ийцээд. Кампус дээр ийм голф карттай юм уу? Хүргэж өгд юм уу те? За одоо ингээд кампусынхаа юунд жим дээр ирчээд байж те. Hello. Яа тэр локерт юм аа идэм үү? Локер нь цаанасаа идэм. Энэчнээс төлхөр аваад Хугацаа ишээч те. Шүршүүрний яа. Шүршүүр нь энэ локер руунд дээр байгаа. Эрэгтэй эмэгтэйгээр холдохгүй. Үгүй тусдаа. За ингээд салчих юм уу те? Тэг ингээд салчин тэгээд тийчээ шүршүүр те 0. За шүршүүр нь ингээд хийчих юм байна. За жимэндээ орж ирээл оюутнууд нь хүртэл ингээд ийм шүршүүртэй ингээд ороод эсвэл дасглаа хийчих шүршүүрт орж болно тий. Чи тэгтээ хэр хийдیں жим? Би юу одоо өдөр болгоо явдаг шүү дээ. Өчиг Тий. Яа. Утгагүй хаалт шиг болох юм байна л да тэгвэл. Өдөр болгоо явдаг гэж шүү жижиг жимд яваад. Гэтэ 25 хүртлээ суудсан булчин хизээч баг арилдгүй гэсэн шүү дээ. Ийм залуудаа булчинтай болчвол тэгэл баг 30 хүртлээ дасгал хийхгүй байсан ч гэсэн тэгэл мейнтейн хийх бол супер изи. Үгүй чи одоо том болоод хаалт шиг юм явах юм байна. Харин бичлэг хийхийг хориглож юм байна. Зарим огтуд болон бусад хүмүүс нь жоохон уурлаад идэв юм шүү. Тэгээ гаднаас нь явж ирсэн харчи. Тэгээ дуртай юмаа тоглож болох нь. Тэгээ ийшээ бол хамаагүй бөмбөг авчраад бол хинч тоглох юм шүү. тий, сквал энэ ирээд бөмбөг юу авчруулах тий. Картон шуулаад хүсэн мөнгө. Гэхдээ яг сокер тоглолт юм уу, футбол тоглолт юм уу? Би сокер тоглодог. Нөгөө хөл бөмбөг тий. Тий. Америк сокер гэдэг монголоор хөл бөмбөг. Гэтэ Америк хөл бөмбөг гэдэг нэг баалаа юм шүү дээ. Тий. Баалаач гэжтэй одоо тэр нэг өөр спорт тий. Тэр яг өшгөлдгөө мөртлөө хөл бөмбөг яагаач нэрлэлцээ бүүмэд төсөл дээр л өшгөлт юм. Тий. Энэ юм том юм шилийн юутай юу юм? Энэ үү зүгээр бас дахианы классрум. Анги юм уу? Тий. Энэ юу? Энэ тест мас явдیں۔ Би өчтөр нөгөө файнал энд өгсөн. Юуны ямар хичээлийн файнал вэ? Math. Математикаа юу файнал гэж явсан. Гэтэ Америкийн мат хэр вэ? Америкийн мат юу жоохон Ядраатай юу? тий. Энэ коллеж тавил болохоор ядраатай. Гэтэ нэг арай өөр аргаар бодоод идэх те Монгол заадгаас чи Монголд үзэж байгаагүй лөө? Монгол ерөөс үзэж байгаа шүү дээ. Монгол 9 дугаар ангиас ирсэн юм. Тэгээ Америкийн математик нь яг бодох аргачлалд арай өөр заагаад идэв юм лээ. Зарим трикүүд нь жоохон өөр юм бэл. Энэ гэрэл нь айгүй өндөр ватттай том гэрэл тэгээд нөгөө альч нөхцөлд сайн тусдгаар ингээ хийцэн байна те. Энэ нөгөө шүн бас хүүхдүүд гадаа талбай дээр тоглоыг үл тоглож болдог ийм хийсэн байна. Шүн гэхдээ хүүхдүүд тоглолт юм уу? Харж ирсэн үү? Тоглоод идэггүй те. Би ч нэгдэх бол. Өндөр юм байна. Чи тоглох уу? Тоглолт байна уу? Чи ийм өндөр байж тоглохгүй юм уу? Наад чиг өндөртэй хүн тоглодог юм байл шүү. Тий, тэгээд би хамгийн өндөр шүү дээ. Чи тэгтээ надаас өндөр биш шүү. Чи тэгээд тоглохоор юм шүү ийм өндөр. Чи 80 байна уу? Яг л.
Надаас өндөр хүмүүс бас тохиж чадахгүй шүү дээ. За ингээд кампус туур маань ингээд одоо ингээд өндөрлж байна. Тэгээ та бүхэн бас комментээр өшөө илүү юу үзмээр байна, юу хармаар байна. Тэрийгэ үлдээвэл бид бүхэн бас хийхийг хичээнэ. Тэгэд ингээд өнөөдөр дотор байранда тэ өөрийнхөө амьдарч байгаа зэрэг үзүүлсэн жижигдээ баярлалаа. Дараа уулзъя. За.